Астрал аяллаа талаар миний уншсан нэлээд хэд хэдэн номнотроос надад хамгийн их нөлөөлсөн номуудын нэг болохоор Жургэн Зэвигийн Multidimensional Man, тэгээд Vistas of Infinity гэдэг хоёр ном баг. Тэгээд саяхан Жургэн Зэвэ Elysium Unveiled гэдэг 3 дахь номоос гаргасан байлээ. Тэгээд би яг эхний хоёр номыг уншиж явах үед хийсэн тэмдэглэлүүдээс би гоё санаануудыг нэг дахиж уншаад тэгээд энд рекорд хийгээд үлдээч. Ер нь бол нэлээд сонирхолтой номнууд байгаа. Хүмүүсийн яг нөгөө астрал аялал, ер нь астрал ертөнц гэж юу гэдэг вэ гэдэг талаар яг нэг ойлголтгүй байдгийг баг ойлголттой болгож өгч байгаа. 40 гаруй жилийн туршлагатай гэхээр үзээгүй юм гэж багш байхгүй шүү. Тэгээд хамгийн эхлээд би Жургэн Зэвэ ерөнхийдөө яаж биеэс гардаг вэ гэдэг талаар яг ном дээр бичсэнийг яг өөрөөр тайлбарлаад энд бол тайлбарлая. Тэгээд ерөнхийдөө нэг биеэс гардаг техниктэй бол нэлээд төстэй. Гэхдээ бясалгаж сууж байгаад биеэсээ гарчдаг гэдгээр маш сонирхолтой. Ер нь нэг йогчд төвдийн лам нарын нэг биеэс гардаг техник ерөөсөө энэ юм шүү гэсэн утгаар яг ойлгогдож илээ. Тэгээд яадаг вэ гэхээр завж сууж байгаа толгоон төвдөө хамаг анхаарал ухамсараа авчираад яг хэдэн цагийн турш ерөнхийдөө сууж тийм шүү. Гэхдээ нэг сүүлийн хэдэн жилүүдэд яг нэг яг юм эхэндээ 2-3 цагийн турш сууж хүрдэг тийм ухамсарын төлөвтэй ердөө нэг 30-40 минутын дотор хүрдэг болсон юм шүү. Тэгээд 30-40 минутын дотор шууд биеэсээ гарчдаг болсон. Өмнө нэг 2-3 цагийн турш сууж ийж яг биеэсээ гардаг нэ ачаад багассаар байгаад сүүлийн хэдэн жилүүдэд яг маш хурдан транст ороод тэгээд биеэс гардаг болсон юм шүү. Тэгээд ерөнхийдөө ухамсараа ингээд толгоон төвд авчирч ингээд төлөөлүүлээд ингээд сууж байгаа үед ухамсар хоёр багтчих тийм байна л да. Өөрөөр хэлбэл яг тухайн физик бие мэдэрч байгаа нэг ухамсар, тэгээд энэ физик бие энэ ухамсарыг ажиглаж байгаа нэг ухамсар гэдээ хоёр салчдаг. Тэнгүүд ингээд хоёр салангууд нь нөгөө нэг яг энэ ажиглаж байгаа ухамсартаа илүү их анхаарал өгөөд ангууд энэ өөрөө тусдаа бие даасан зүйл болоод тэр ухамс хоёр дахь ухамсараа ашиглаад биеэс гарчдаг. Гэт энэ бол нэлээд сонирхолтой. Тэгээд энэ ухамсарын хоёр хуваагдах чанарыг гэдгийг болохоор би өөрөө бас яг бодитоор мэдэрчээсэн болохоор энэ боломжтой зүйл гэж бодоод байгаа. Өөрөөр хэлбэл би яг нэг утсан дээрээ ингээд нэг хөгжим плейлист хөгжим сонсож байгаад унтаас ирэн завсарт ороод биеэс гараад тэгээд нэг өөр орон зайд ингээд нисэж байхдаа гинт юу анзаарсан бэ гингүүтэй ячаад нэг утсан дээр сонсогдож байгаа хөгжмийг яг энэ физик биеийнхээ чихээр сонсож байгаа давхар яг хэдий яг нэг өөр орон зайд нисэж байгаа ч гэсэн давхар ингээд мэдчихэж байгаа сонсоод гайхсан. Өөрөөр хэлбэл ухамсар ингээд хоёр хуваагдчихж байгаа юм шүү. Өөрөөр хэлбэл сүнсэн биеэр нэг газар нисэж байгаа мөртлөө физик биеийнхээ ухамсараар бас хөгжим сонсоод байгаа юм шүү гэхэд энэ бас нэлээд шокнд орсон экспириенс байсан. Тэгэхээр энэ Жургэн Зэвигийн нөгөө нэг ухамсараа хоёр хуваагдсан энэ нөгөө нэг ажиглагч ухамсараа ашиглаад биеэсээ гарчдаг гэдэг бол ер нь бяцлагж байгаа биеэс гаргахад ашиглагддаг техник болж таарч байгаа юм лээ. За тэгээд Жургэн Зэвигийн нөгөө нэг lower астралаар, mid астралаар, higher астралаар явсан экспириенсүүдийн талаар ярив. Lower астралын ертөнцөөр явж байхдаа яг тэр ертөнцийн нэг харагдах байдал нь юутэй төстэй байсан гэхээр нэг апокалипс нэг дэлхий сүрцэн энэ төргээд кинонууд дээр гардаг нэг зураглалтай нэлээд төстэй. Хүмүүс нь ингээд нөгөө нэг бараг нэг сүнсэн ертөнцид амьдарч байгаа хүмүүс шиг.
Тэгээд зарим тэнд амьдарч байгаа хүмүүс нь баг нөгөө яагаад гинт амьдардаг болсноо. Тэгээд өмнө нь ингээд дэлхий дээр амьдарч исэн ч гэсэн яагаад гинт энд гараад ирснэ мэдтгүү баг үхээд тэр lower astralдаа гараад ирснэ хүртэл ингээд сайн ухамсарлтгүй. Зарим хүмүүс нь бүр нөгөө дэлхий дээрх амьдралаа зүүд гэж баг санаад байдаг нэг тийм сонин зүйл ажилласан тэр хүмүүстэй ярьж байгаад тэгээд дэлхий дээр байхдаа одоо ямар майндсеттэй болсон одоо жишээ нь хит харамж одоо уур уцаар ихтэй ч юм уу нэг тийм майндсеттэй тэр майндсет нь тэр чигээр баг энэ lower astral ертөнцийн дэх ухамсар нь тэр майндсеттэйгээ баг үргэлжлээд явж байгаа хүмүүстэй таарсан болж. За тэгээд mid astral дээр mid astral-ийн ертөнцөөр явж байхдаа нэг сонирхолтой юм яасан нэг хүмүүс болохоор юмсыг одоо өөрсдийнхөө бодлоор ингээд бийжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл одоо өөрсдийнхөө бие харагдах төр төрхийг хүртэл авчиад би ингэж харагддаг гэдэг утгаар хүртэл өөрчлөх чадамжтай болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл нэг баг одоо нэг 60 70 таа үхээд гинт нэг mid astralт гараад ирэнгүүтээ яг нэг дөнгөж 20-т үеийнхээ төрхийг хадгалаад тэгээд бүр нэг одоо нэг илүү нэг харагдахыг хүртэл одоо бодлороо биеийнхээ харагдах юм өмсөж байгаа хүртэл авчиад нэг бодлоор өөрчлөх чадамжтай. Тэгээд бас нэг сонирхолтой юм ихээр нөгөө одоо жишээ нь физик амьдралдаа нэг одоо Lamborghini гэдэг амар хүнтэй машинтай болмоор байна гэж хүсдэг байснаа одоо нэг мөнгөөсөө болоод Lamborghini машинтай байх боломжгүй нь авчиад mid astral дээр гараад ирэнгүүт бодлороо яг тэр Lamborghini машиныг бийжүүлээд гаргаад ирэх боломжтой болж таарч байгаа. Тэгэд энэ ягаад ийм боломжтой гэсэн чинь одоо бидний бодол гэдэг өөрөө цаанаа нэг ертөнц дахны мэдээллийн сантай холбогдоод тэндээс мэдээлэл өөрсдийнхөө интеншн нэр татаж авчираад тэгээд тухайн одоо нэг Lamborghini машиныг баг бүтэн материалжуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл тэгээд яагаад ийм mid astral ертөнцид ийм бодлынхаа хүчээр хүссэн юм бийжүүлэх боломжтой байгаад байна гэсэн чинь агаар дахь spirit energy гэдэг нь одоо харьцангуй их. Өөрөөр хэлбэл нэг low астралын ертөнцид нь болохоор агаар дахь spirit energy баг байхгүй шахуу. Тэнгүүд mid астралд нь болохоор илүү байгаа болохоор ийм нэг бодлороо юмсыг материалжуулах боломж нь илүү байна. Тэнгүүд бас нэг зүйл ажилласан болохоор физик амьдрал дээр байгаа бүх юм өөрөө баг яг нөгөө астралийн mid level ертөнцүүд дээр эхэлж бий болоод тэндээсээ баг нөгөө нэг бид нэр баг физик ертөнцид хуулбарлаад бий болгоцсон юм шүү гэсэн тийм санаа бас ярьж илээ.